Хай. Зөвхөн зардлын бичлэг гинэ. Нийт 13 хоног байсан. Тэгээд нийт зардал хэд болсон? Хоол унд үзэр үйлчлэгийн зардал хэд болсон тухай. Би өнөөдөр 13 дахь Хаана байна? За бид өөрөөсөө аяллаар 14 оны аяллаа хөтөлбөргүй аяллыг сонгож ирсэн. Тэгээд нэг хүний буюу том хүний болохоор 4.890,000 төгрөг болжээ. Нэг хүний. Тэгээд амина болохоор тусдаа 700 кат гэсэн. Би нийт 15 сая төгрөг болсон байна. Тэг үүнд юу багч байгаа вэ гэхээр 2 талын нислэгийн тэзний өмнө. За тэгээд 14 хоног байрлах Весна хотел. Тэгээд бид дундаа бас хотелийнхаа нэрээ өрөөг солисон. Далаа руу гарсан өрөөг солисон. Тэгээд тэр төлбөр болохоор нэмэлтээр 2 сая донг буюу 2.1 сая донг буюу ер нь бол 300 к нэмж төлсөн. 7 хоногийн 7 хоногийн юм. Тийм 7 хоног сүүлийн 7 хоног гэсэн. За тэгээд өглөөний цаг багтна, аяллаа даатгал багтна. Тэгээд онгоцны бодлоос тосох болоод өдөг үйлчлэгээнээр багтна. Тэгээд өдөөчийн үйлчлэгээ гэж байгаа. Тэг хүсвэл авдаг. Гэтэ бид эднийг амар ашиглав. Даг өмшсөн гэж байгаа тийм. Тийм, амт болно. Хөтөлбөрүүд нь ороод явж болно. Ер нь санаад л тэр юм билээ. Тэгсэн байгаа. Нийт тэгэхээр ер нь бол нислэг буудал мэн нэлээд юм болжээ. За тэгээд ирээд нөгөө хоол унд үзэр үйлчлэгийн зардал хэд болсон тухай яриа. За. За тэгээд үзэр үйлчлэгийн талыг том гэвэл хамгийн ихнийх нь болохоор Wim Wonders үзсэн. За Wim Wonders болохоор нэг өдрийн нэг хүн болохоор 900 мянган донг буюу Монгол мөнгөөр 130 мянган төгрөг. Нэг өдрийн бүтэн өдрийн үйлчлэгийн. Гэтэ зарим тоглоомод нэр таачдаг учраас эрт төрүүлж өгч бэл шүү. 536-ыг л хаачдаг юм лээ. Тоглоомод нь. Усан парк марк тий. За хэрвээ 2 өдөр явъя гэвэл сая 100 донг буюу 160 мянган төгрөг. 3 өдрөөр явъя гэвэл сая 400 буюу 200 мянган төгрөгөөр өдөржин шөнөжин тоглох нэ. Шөнөжин. Тэр нь бол 2 өдрийн цэлбэр л зүгээр лээ. Ер нь бол 2 өдөр. Тэр 3 өдөр аваад 3 өдөр очихгүй. За тэгээд нэмэлтээр гэвэл очер дайрах буюу нэг тийм очергүй орох. Нэмэлт төлбөртэй зүйлээс нэг нь болохоор альпин лөө. Тийм нөгөө нэг юм дээрээс ингээ урууддаг юусэн шүү дээ. Тийм. Юм цугаад уулнаас урууддаг. Тэрэн дээр болохоор нэг хүний 200 мянган донг буюу 20 мянган төгрөгөөр төрүүлж орох боломжтой гэсэн. Очирлохгүй 3 цаг очирлохгүй шууд орно гэсэн. Тэр нь бол нэг 2-3 цаг очирлж хийж ордог юм л хүмүүс. Тэгээд нөгөөх нь болохоор zipline энэ болохоор очиргүй ордог юм гэсэн би тэр ойлгов тий. Тэгтэл очиргүй бол шууд очирлдаг юм шиг байл. Хаана очирлж байгааг нь ойлгоогүй. Харин ямарсан тэгээд 300 мянган төгрөгөөр орсон. Тэр нь болохоор бүр ингэ цаг аваад 5 цагаас бит 2 ингэж тоглох шүү гэд цаг аваад. Цагаа илчээд тэр цагтаа хүрээд ирэх юм л. Тэгээд тэр нь болохоор 43 мянган төгрөг гэсэн үг. За нэмэлтээр хэрвээ төлөй гэвэл нэг 28-43 гэхээр нэг 70 мянган төгрөг бас нэмж төлж магадгүй байна. За тэгээд дотор хоол унднууд нь бас яг энэхийгээ бодолж байгаа юм тий. Хань түнтэй. Энэ дотроос юм аваад л хэрэггүй юм бэл. Яг аялын юмнууд зөндөө л хэвгүй. За 2 дахь үзүр үйлчлэгээний зардал нь болохоор массаж, мод спа буюу шавар. Тийм шаварт ордог. Гол нь шавар. Амар халуун юм бэлээ. Тэгээд наран төлөвтийн дараа бити уураарэ. За тэгээд нэг хүний 700 мянган донг буюу Монгол мөнгөөр 100 мянган төгрөг. Гэтэ эн чинь давхар нэг барай орчиж байгаа. Бүтэн бие барай. Тэгээ маш юутаа шавартайгаа. Шаврын дотроо саунтай. Саун. 2 төрлийн саун. 2 төрлийн саун. Тэгснээ пул мөл гэх юм комбо байдлаар бил шүү. За тэгээ 3 дахь нь болохоор 3 арлын аялал. Тэгээ энэ бол хамгийн гоё нэс нэ. Тэгээ энэ хамгийн очих хэрэгтэй. За энийг болохоор килог лөө. Тийм килог гэдэг. Тэгээ килогээр захиалсан нэг хүний 700 мянган к донг буюу
нэг хүний 100,000 төгрөгөөр бүтэн өдөржин гэж өглөө 8-аас эхэлсэн. 8-аас 2 хүртэл юм хөтөлбөртэй. Тэнд нь хоол унд нь багтана. Тэгээд breakfast өглөөний хоол хүртэл багтана. Жимс өгөн, уух юм өгөн. Юу нэг гэдэг юм. Тэгээд аюу гоё вип хавна. Тэгээд гоё vibe дуу муу тавьсан гоё. Тэгээд буудалд хөргөж авдаг. За тэгээд нэмэлтээр юу авч болохаа гэхээр нэг юм алхдаг штэ тий. Усан цэлт scuba dive. Scuba dive болно. Sea walk. Sea walk. Усан доор алхах юм юмтай алхдаг. Эсвэл нөгөө нэг юм амтдаг. Хамгийн их алхах. Sea walk нь болохоор 600,000 донг буюу 80,000 төгрөг. 85,000 төгрөг Монгол төгрөгөөр. Scuba diving нь болохоор 900,000 төгрөг. Байрын цэлчиж. Энэ нь sea walk нэрэн үтээс. Тийм үү? Тийм. Scuba diving биш юм уу? За тэгвэл sea walk нь 130,000 төгрөг галах нь гэсэн үг. Нөгөөх нь болохоор 85,000 төгрөг. Scuba diving. Тийм. Scuba diving зүгээр гэж хэлсэн. Мэндэ хоёул нь үзсэн байна. Тийм ярил дээр юм шиг санагдсан шин. За тэгээд 2 музей үзсэн. 2 илүү 3 музей. 2 Тийм. музей. Тэг 2 музей. Энэ хаттай ойролцоо нэг сүм болон хад маттай. Тийм нэг хаттай газар очсон. Тэг хоёулаа нэг 30,000 төгрөгийн 30,000 донгийн хураамж авдаг. Тэгээд тэр нь болохоор Монгол мөнгөөр 4,300 буюу манайх нэг 5,000 төгрөгийн хураамж авдаг. Тийм л мэлээ. За тэгээд бусад өдрүүдтэй дэлгүүр зах ороод үзсэн. Энэ бол хувцс эзэл авыг үл дэлгүүрээс лист аваад юм билээ. Захаас шууд бүх юм аваад. Тэгээд зах юм штэ. Одоо нэг аль дам маркет. Тэгээд дам маркет гэдэг. Натринг дөрхөн зах юм билээ. Тэгэл сайхан үн юу гэвэл хаялцаад. Тийм. Энэ бол тэгэл 150-аас 300,000 Ер нь бол тэгээд анхны үн бол баг 3.1-ийн хэлтэн байж. Ер нь аюу өндөрлөлт. Тэрнээс 50% бол бордгол юм билээ. Заримдаа 50%, заримдаа тэгээд хамгийн дотлооч хэлсэн. Тийм, зарим хүн бол хамгийн дотлоо хэлдэг юм шиг байна, тий. За тэгээд хувцс нь болохоор ер нь бол 150,000 донгоос 300,000 донг буюу Монгол мөнгөөр 20,000 төгрөгнөөс 43,000 төгрөг орчим байна гэж үзсэн. Нэг хувцс шүү. Тэгээд комп бол авахаар харин гэж явсан. Үнтэй. За тэгээд энэ бол зах нь хамгийн юмтаа. Гэл ойлгож байгаа бол. Гэтэ бас энэ ядаргаатай юм аа. Үн хайлтах мааштай. Зарим нь айгүй ааштай хүмүүс байдаг. Зарим гойч хүмүүс л дээ. За хоолн дээр болохоор бид захиалгын хоол их авч ирсэн. Бас энэ тэндээс нэг хоол авч ирсэн. Тэгтээ ер нь бүргэр пицца тэрлэх авсан. Тэ нөгөө Вьетнамын хоол гэвэл нэг юу л шүл тэгээ баамил авчирсан. Бусдыг нь бол нэг хийж чадаагүй. Өглөөний цагаараа гайвал. Өдөр нэг хоол захиалж идэ. Тэгээ бүргэрийн үн болохоор Бүргэрийн нэг ширхэг нь болохоор 80,000 донг буюу энэ нэг 11,000 хацаа болт юм байна. За пицца нь болохоор 200,000 донг буюу нэг 30,000 орчим болт юм байна. 28,000 юм уу? Тэгээ баамигийн алдартай сэндвич байгаа шүү дээ. Тэр нь болохоор нэг 9,000 болт юм байна. За тэгээ тээвэрт болохоор бид крабыг ашигласан. Тэгээ краб. амар. Тэгээ краб дээр бас хоолоо бас захиална. Тийм, хоолоо захиална, тэгсгээ захиална. Бараг хүнсээс захиалж болох юм шиг л шүү дээ. Тэгээ карта боловчдөг болохоор такси мөксөн ингээд суугаад шууд буугаал явчихдаг. Ямар төрлийн таксинд суугаа гэдгийг сонгож болно. Люкс сууж болно. Тэгээ километр нь Монгол мөнгөөр 2,500-аас 3,000-аар яваад байгаа юм. Тийм. Нэг нөө эргэлт мөрөлтөөс шалтгаалаад байсан юм байна тий. Тэгээд нэг юм байна дөө. Тэгэл хүмүүс хэрэг юм үзэх, хэрэг юм авахаас шалтгаалаад угаасаа мөнгөд авч өөрөөр гамчаа. Гол эрх зардал маань юм гэдэг 3 хүний
15 сая орчим болсон байгаа. Энд ч гэхдээ бүр 13 хоногийн болохоор харахгүй л дээ. 7 хоногийн хөтөлбөртэй аялал орчим болохоор нэг 3 сая маяг ирсэн шүү дээ. Тийм. 3 сая байгаад хөтөлбөртэй ингээд бүх юм шахуу үзээд явж. Бид нар болохоор 13 хоногт бүх юм үзэн. Гэхдээ хажуугаар нь одоо далаад ингээд 1-2 хоног бүр ингээд гоё 50 ингээд байдаг ч юм уу. Эсвэл ингээд хотоор ингээд 50 алхаад бүх юм үзчих юм уу. Энэ яг гоё бүх юм үзсэн гэж бодож байгаа. Тэнгисийн санаалтай. Өрсөлдөө энэ аваар явахаас ч жоохон Тэрийг санаж байна. Гэтэ энэ бол сонирхолтой. Яасан бүх юм ол үзсэн тий. За тэгээд дараагийн өөр бас гоё зөвлөгөөтэй бичлэг хэрэг болох бичлэг юм тийм ээ. За бай.